бороонд бид шүхэр барьдаг. Одоогоос 20 жилийн өмнө Matsushita Electric компани ерөнхийлөгчийн суудлаас тэргүүлэгчийн суудалд очиод удаагүй байхад минь нэгэн залуу сэтгүүлч миний тухай нийтлэл бэлтгэн хэвлэхээр материал бүрдүүлэх явцдаа надтай уулзаж ярилцахыг хүссэн юм. Тэрээр ярилцлага маш сонирхолтой нэгэн асуултаар эхэлсэн л дээ. Ноён Matsushita, танай компани маш хурдцтай өргөжин хөгжиж өнөөдрийн их амжилтанд хүрсэн. Та амжилтанд хүрсэн нууцаасаа хуваалцаач гэлээ. Хэсэг хугацаанд би хэрхэн хариулахаа мэдэхгүй суулаа. Энэ асуултанд хэрхэн цөөхөн үгээр хариулахаа мэдэхгүй байсан юм. Тэр мөчид надад нэгэн мэрэгэн санаа орж ирсэн ба би түүнээс хэрвээ чамайг гадуур алхаж байхад чинь хүчтэй бороо орж эхлэвэл чи яах вэ гэж асуулаа. Тэрээр мэдээж хэрэг би шүхэр дэлгэн барих байсан гэж товчхон хариуллаа. Маш зүйтэй гэж би хэлээд хэрвээ бороо орвол бид шүхэр дэлгэн барьдаг. Энэ бол хэрхэн бизнест амжилт олох маш энгийн нууц. Залуу сэтгүүлч бүрээ гайхширч хархилаа. Бороо ороход шүхэр дэлгэн барих нь зүүн хэрэг бөгөөд эс бөгөөс бид бороонд норно. Энэ бол хүн бүрийн өөрийн зөнгөөрөл шийдэх шийдвэр бөгөөд байгалийн үзэгдэлд тохирсон хариуг нь энгийн байдлаар өгч байгаа хэрэг. Тэгвэл амжилттай бизнесийн нууц ч үүнтэй адил аливаа тулгарсан асуудалд энгийн бөгөөд өөрийн зүн совинд суурилсан хариу үзүүлэхэд оршдог. Жишээлбэл бүтээгдэхүүний борлуулалтын тухайд бид тухайн цаг үе, байршил, нөхцөл байдалд тохирсон үн тогтоож бүтээгдэхүүнээ борлуулснаар зохистой ашиг орлого олно. Түүнчлэн хэрвээ борлуулалтын тоо бага байвал ашиг орлогогүйгээр борлуулалтыг хүчлэн шахах нь буруу ба харин тэдгээр бүтээгдэхүүнүүдийг тогтоосон үнээр борлуулагдах хүртэл түр хүлээх хэрэгтэй. Энэ бол бороонд шүхэр барьдаг шиг ойлгомжтой асуудал бөгөөд хэрвээ бизнес эрхлэгчид энэ энгийн дүрмийг мэдж ямарваа гажуудалгүйгээр даган мөрдөж чадвал амжилт аяндаа таны гарт орж ирнэ. Мэдээж бид бороо ороход яах эсхэ бодохгүйгээр шууд л шүхэр дэлгэн барьдаг бол үүнийг бизнесийн орчинд шийдэх нь арай хэцүү байдаг л да. Тиймээс хүмүүс удаан бодсны эцэст буруу шийдвэр гаргах нь элбэг тохиолддог. Тэд зүн совиндоо итгэн энгийнээр хандах асуудалд хэд шунал болоод хувийн эрх ашгаа уртл болгон буруу алхам хийчихдэг. Ингээд тун удалгүй тэд гадаа ширүүн бороонд шүхэргүй алхаж байгаагаа ухаардаг юм. Бизнес эрхлэгчид өрсөлдөөнд ялж гарахын тулд зарим нь үнэ хит бууруулж харин нөгөө хэсэг нь борлуулагдсан барааныхаа орлогоос үл хамааран их хэмжээний зээл авчдаг. Эдгээрийн аль аль нь төдийлөн зөв шийдвэр биш бөгөөд бизнесийн салбарт амжилт олохгүй. Бизнес ашигтай ажиллахын тулд бүтээгдэхүүнийг өөрийнх нь өртөгөөс дээгүр үнээр борлуулах ёстой. Харин ухаалаг бизнесмен бол зээл авахаасаа урьдчилан хуримтлагдсан хөрөнгөө цуглуулж борлуулагдсан бараа бүтээгдэхүүнийхээ орлогыг тооцож үздэг. Ингэсний дараа зээл авах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зээл авах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл энэ бүхэн бүгд утга уялдаатай бидний мэддэг энгийн зам ёсны шийдвэрүүд. Ийхүү байгальтайгаа хөл нийлүүлэн алхаж альва үүссэн асуудалд энгийн хариу үйлдэлүүдийг үзүүлэх нь амжилттай бизнесийн томоохон нууцуудын нэг бөгөөд энэ нь зөвхөн бизнест ч биш өөр бусад олон зүйлд ижил үйлчилдэг гэж бодож байна.